Үндэсний статистикийн хороо энэ оны эхний 10 сарын нийгмийн эдийн засгийн байдлыг танилцууллаа. Манай улсын ажиллах хүчний тоо 2.5%-аар буурсан байна. За мөн амарчсан эхийн тооч багасжээ. Энэ оны эхний 10 сард 67,300 их амаржиж 67,360 гаруй хүүхэд мэндэлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс амарчсан эхийн тоо болон мэндэлсэн хүүхдийн тоо 2%-аар буурсан үзүүлэлт болохыг статистикч Оюун Цэцэг тайлбарлаж байна. Түрэх насны эмэгтэйчүүдийн маань тоо бас нэг талаар нөлөөлж байгаа. Тэгээ бас нийгмийн эдийн засгийн байдал маань ч гэсэн нөлөөлж байгаа. Эдийн засгийн хямралтай болж ийн гэж байгаа нь бас хүмүүс сэтгэл санааны нөлөө үзүүлээ дахиад дараагийнхаа хүүхдийг гарах төлөвлөгөө эднэр хойшлуулж иж магадгүй. Дараагийн нэг анхаарал татаж байгаа тоон үзүүлэлт бол эдийн засгийн идэвхтэй хүн ам буюу ажиллах хүчний тоо манай улсад ажилгүйдлийн түвшин 6.3%-таа гарсан. Улсын хэмжээнд нэг аймгийн дата буюу 75.7 мянган иргэн ажилгүй байгаа. Өмнөх оны мөн үеэс ажиллагчдын тоо 2.5%-аар буурсан, ажилгүй иргэдийн тоо 2.4%-аар багасжээ. Үүнээс гадна эдийн засгийн идэвхгүй буюу ажил эрхлэх боломжгүй гэж хэлж болох хүн амын тоо өмнөх жилийн мөн үеэс 7.5%-аар өссөн байна. Тухайн үед ихээр төрж ирсэн одоо өндөр наснууд маань идэвхтэйгээр нөгөө нэг юу тэтгэврийн нас руу орж эхэлж байна гэсэн үг бол. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5%-аар өссөн үзүүлэлт гарчээ. Үүнд дараах хүчин зүйл нөлөөлсөн гэж үндэсний статистикийн хорооны газрын дарга Бадам Цэцэг хэлж байна. Хөдөөж чухал салбар нэг үндсэндээ 10 орчим хувиар өсөхөд энэ Монголын эдийн засаг 2.5 руу бол нэлээд эерэг нөлөө үзүүлж байгаа нэг салбар байж байгаа. За нөгөө талаар болохоор уул уурхайн салбар байна. За уул уурхайн салбарыг бид нар бас хоёр ангилж бас авч үзэх хэрэгтэй. Уул уурхай голлох бүтээгдэхүүн дотроос жишээлх юм бол нүүрс сөрөг нөлөөтэй байж хахад нөгөө талд алт байна, зэсийн баяжмал байна, газрын түүхий нефт. Энэ гурван бүтээгдэхүүний үйлдвэрлэл олборлолт бол өмнөх оны түвшинтэйгээ харьцуулах юм бол нэлээд өндөр байгаа нь уул уурхайн салбарын зарим хэсэг нь эдийн засгийн 2.5%-ийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Инфляцийн түвшин өнгөрсөн сараас 1.7%-аар багассан. Үүнд махны үн буурч байгаа нөлөөлсөн байна. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.4%-аар өсжээ.